Европын ирээдүй, Украины ирээдүй, НАТОгийн ирээдүй, Америк Европын харилцааны ирээдүй маргааш шийдэгдэх юм байна. Маргааш юу болох юм бэ гэх юм бол Сауди Арабын Жидда хотод том чуулган болно. Юуны чуулган юм бэ гэх юм бол Орос Украины дайны инх тайвны хилцэл. Украины элчин сайд улс төрчид юу хэлж байна гэх юм бол Ukraine's peace formula is the only way forward. Украины инх тайвны хилцэл ганц урагшлах боломжтой зам. За тэгээ Al Jazeera-ийн хэвлэл мэдээллийн бүх мэдээллүүд гаргаж ийн маргааш дэлхийд даяар хааш орж байгаа юм бэ гэх юм бол Сауди Араб руу орж байгаа. Зеленский завгүй хിവэрээ өөрийнхөө улсыгаа төлөө хичээж байгаа. Мэдээж бас өөрийнх нь хувийн ашиг сонирхол байгаа. Яг гэх юм бол маш аюултай байр суурь дээр очсон байгаа. Арчигдчих магадгүй. Тэ бүр алуулч магадгүй байхгүй. Тийм учраас бас ийм олон үйлдэл хийж байгаа. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Юу хэлж байна гэвэл Europe cannot guarantee Ukraine's security without America. Европ дангаараа ганцаараа Украины аюулгүй байдлыг баталгааж чадахгүй. Америк заавалч хэрэгтэй. Оросын хэвлэл мэдээлэл юу хэлж байна гэх юм бол энэ дээр бас ганцхан Оросын хэвлэл мэдээллийнхэн биш. Дональд Трамп бас өөрөө хэлсэн. Ukraine unlikely to get another chance. За дахиад боломж олдохгүй байх магадлал өндөртэй Дональд Трамп. Бас хэлжсэн. Тэгээ Дональд Трамп өөрөө хэлжсэн. Юу хэлсэн бэ гэвэл инх тайвны араас явахгүй бол чин сэтгэлээсээ бид нар шиг инх тайвны араас тэгээ зүтгэхгүй бол we're out of here. Бид нар байхгүй болчихно. Бид нар гарнаа. Тэ Европ, Украин та нар над асуудлаа өөрөө шийд. Украин улсынхан удирдлагууд нь бас өнгөрсөн жилийн хугацаанд юу исэн бэ гэх юм бол Курск област руу дайрсан. Оросын талбай нутгаас тодорхой хэсгийг эзэлж авч чадсан. Хэвлэл мэдээллийн нэг юу хэлж ирсэн бэ гэвэл Зеленский өөрөө нэг юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол the greatest victories of the entire war. Бидний ерөнхийдөө энэ дайны хугацаанд хамгийн том амжилт. Тэгээ Украин бол энэ Курскийн эзэлж авсан талбай нутаг ялалтын төлөвлөгөөн дотор хамгийн чухал хэсэг гэж өөрөө ярьж ирсэн. Асуудал нь яг юу юм бэ гэвэл Америкийн засгийн газар тагнуулын албан, цэргийн албан, Украинд сансрын зураг өгөхөө болцсон, intelligence мэдээллээр хангахаа болсон чинь Оросын цэрэг баг зоргороо чөлөөтэй тэднийг бөмбөгдөж дайрч эхэлж байгаа. Ер нь бол Украины цэргийн албаныхан сохор болсон гэсэн үг. За тэр Курск областад ойролцоо одоогийн байдлаараа өчигдрийн байдлаар өнөөдрийн байдлаар нэг 10,000 Украин цэрэг ерөөхдөө аюулт орж байгаа. Ямар аюул юм бэ гэвэл тэ та ингэ харж байна. Энэ 3 сарын 5-ны зургийн зүүн талдаа та дээр харуулж байна. За тэгээд өнөөдөр 3 сарын 10-нд 5 хоногийн дотор энэ Курск област дотор хэр их талбай алдсан байгаа юм бэ гэх юм бол эндээс харж болно. За Оросууд ерөөхдөө энэ дээр маш оновчтой зөв тэ өөрийнхөө талбай нутгаа буцаагаад авч ийн юу үсэж байна гэвэл ингээд дайрсаар агаад эднийг ингээд тастаад им pocket үсч магадгүй. Тэгээ юу юм бэ гэх юм бол тойруулч магадгүй. Тэгээ гарц гаргалаагүй болох магадaltaй. Тэгээд өнөөдөр өглөө энэ батлагдаагүй. Юу болсон байж магадгүй юм бэ гэх юм бол энэ дотор одоо энийг тоогоо гэж нэрлэдэг. Cauldron гэж нэрлэдэг. Украины ойролцооны 2000 гаруй цэрэг гарц гаргалаагүй тэндээ гацсан байна. Энэ бол ерөөхдөө disaster гэсэн үг. Тэгээ энэ дотор сонирхолтой юм юу болсон бэ гэх юм бол украинчууд бас нэг ойролцоо нэг сарын өмнө Унгар, Словакия зориулагдсан газ тэр гэрээгээ сунгаагүй. За тэгээд нэг газны хоолоо ажиллагаагүй болцоод хоосон. За тэгээд Оросууд тэрийг яаж ашигласан бэ гэх юм бол тэрүүгээр дамжуулаад онцгой цэргүүдэд явуулаад тэгээд бүр бичлэг нь хэвлэл мэдээлэлээр гарсан байгаа. Тэгээд Оросууд бараг нэг 150 цэрэг газын хоолоогоор дамжуулаад тийм Курск област руу ийшээ явуулаад тэгээд маш их талбай эзэлж авч чадсан. Тэгээд паник үүсээд Оросууд өөрийнхөө газар нутгаасаа нэлээд их хэмжээгээр буцаагаад авч чадсан. Энэ надад юу санагдсан бэ гэх юм бол Европчууд бас өмнө нэг 70 жилийн өмнө Курскийг эзэлж авах гэж үзсэн. Хин юм бэ гэвэл энэ хүн. Тэгээ Гитлерийн хамгийн том алдаа юу байсан бэ гэх юм бол энэ Курскийн байлдаан Сталинградын байлдаан болсон. Тэгээ түүх айгуу сонирхолтой давтагтаад байх шиг байна. Тэгээ украинчууд одоо юу алдсан бэ гэх юм бол хамгийн том хүзрээ алдсан. Дональд Трамп бас хэлчихсэн. Чамд хүзрээ байхгүй, чам мас байхгүй. Чи надхаа болоо. Инх тайвны төлөө зүтгэе. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа.
Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. Тэгээ харамсалтай юм бэ гэх юм бол Украинчууд Зеленский улам хоосорж байгаа. Улам хилцэл хийх байр суурь алдж байгаа. Улам ихээр Оросуудын тавьж байгаа саналыг хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа. Яад вэ гэх юм бол Америкчууд дэмжихэ болж байна. Европчууд энийг угаасаа чадахгүй. Европчууд санхүүжил өгсөн ч зэвсгийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн ч үйлдвэрүүд нь бэлэн биш ээ. Энэ үйлдвэрүүдийг буцаагаад хөл дээрээ босгох гэж дайны эдийн засаг руу шилжих гэж доор хаяж нэг жил 2 жилийн хугацаа хэрэгтэй. Оросд бас юм хэрэгтэй байсан. Хоёрдугаарт Европын цэргүүд дайны туршлага байхгүй. За гуравдугаарт бүр дайн эхэлчих юм бол эцсийн зогсоол яг юу юм бэ гэх юм бол цүмийн зэвсэг. Тийм учраас Европчууд одоо зүгээр тийм жүжиглж байгаа гэж би бодож байна. Эдгээр бүгд дээрээ Америкчууд бид нар боллоо гэх юм бол Европчууд угаасаа игнэнд орж таарна. Та тэгээ өнгөрсөн 2 хоногийн миний контент үзсэн бол тийм мөнхийн найз гэсэн юм байхгүй, мөнхийн хамтрагч гэсэн юм байхгүй, мөнхийн дэмжлэг гэсэн юм байхгүй. Европын улс төрч бас улс төрч тэгээ салхи хэрэгчээд тэгээ бүр боломжгүй болоод ирэх юм бол тэд нар ямар шийдвэр гаргадаг юм бэ гэх юм бол тийм Украиныг хайчин Зеленскийг бас хайн зүгээр харж байгаарай заяа. За Оросын нөхцөл юу юм бэ? Энийг би одоо Grok химэл оюуханаас асуусан. Өнгөрсөн жилийн 5 сард, 6 сард Оросууд юу хэлсэн бэ гэх юм бол инх тайвны нөхцлүүдэд айл хэдийн товч тодорхой хэлсэн байгаа. За тэгээ улаан одуудыг харж байна тий. Энэ бүдгэр улаан нь бол нэг чухал биш. Хамгийн дээдлийн энэ 3 ерөөхдөө супер чухал. Энэ дээрээ Оросууд хөдлөхгүй баха. Territorial concessions 4 област Орос нутаг болно. За хоёрдугаарт НАТО-гийн гишүүн байхаа болно. Хизээч НАТО-гийн гишүүн болохгүй. Энэ бас биелэгдэх ёстой. Энэ дээр бол Оросууд хилцэл хийхгүй. Гуравдугаарт demilitarization. Ерөнхийдөө Украины улсын өөрийнх нь цэргийн албан ер нь бол багасна. Дэш өсрээд магадгүй 20-30 мянган цэрэг, танк, манк гэх мэт шин. Япон бас ингэжүүлж ирсэн. Дэлхийн 2 дугаар дайны дараа цэргийн албан цомгтсон. Дайны усан онгоц танк цөмийн зэвсэг байхгүй. Герман бас ингэсэн. Герман өнөөдөр хүрэлцэн зэвсэг байхгүй. Цэргийн алба хүч нь бас маш жижигхэн. За, дөрөвдүгээрт lifting of western sanctions. За, санкц хоригууд чөлөөлнө. Энэ дээр бас нэг сүртэй ярих юм хэрэггүй. Та бас өнгөрсөн 2-3 өдрийн миний контентыг үзсэн бол Donald Trump Америк бараг Оростой хэлцэл хийх нь угаасаа тодорхой, санкцуудын чөлөөлөх нь угаасаа тодорхой. Яагаад вэ гэх юм бол заяа. Дахиад хэлье. Мөнхийн найз, мөнхийн дайсан гэсэн юм байхгүй. Америкт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол Оросыг Хятадуудаас холдуулах хэрэгтэй байгаа. Тийм учраас тий тэр North Pole, Alaska гэх мэт шин хаа нэгэн газар Америк Орос буцаагаад хамтарч ажиллана. Америкийн компаниуд буцаагаад Орос руу хөрөнгө олт хийн. Тэндээ тий McDonald's буцсна. Угаасаа тэгжил таарна. Тийм учраас энэ санкцууд угаасаа яванда чөлөөлөгдөнө. International recognition олон улсын нүүб, Европ, Америк, Хятад тэр 4 шин эзлээд авсан област Кримийн арлыг аль биесээр хүлээн зөвшөөрөх ёстой. Угаасаа энэ гэрээ хэлцээ хийчих юм бол энэ угаасаа бүтчихнэ. За номер 1, 2, 3 тий заавалчгүй биелэх ёстой. Украинчууд энийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чадах юм уу үгүй юу? Одоо хэдүүлээ маргааш харна. Чадахгүй юм бол Европ хаягдана, Украин хаягдана. Украин хаягдах юм бол Европ хаягдах юм бол НАТО та өөрөө наадхаа уучраа олоо гэх юм бол Европын эдийн засаг бүр хүнд байдалтай орно. Украин гэсэн улс байхгүй болно. Урьдчилан хэлж байна. За, Жидда хотод болно. Володимир Зеленский ерөөхдөө энэ их тайвны хэлцэл маш чухал өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Одоо ерөөхдөө өөрийнхөө байр суурь улам сул болгоцсон. Ерөөхдөө дахиад тийм хэрүүл маргаантай юм болоод ирэх юм бол Donald Trump, Jerry Vance бүгдээрээ Украиныг хайчна. Гэхдээ Donald Trump ерөөхдөө сүрэг юм юусоо ярихгүй байна. Дөнгөж өчтөр шүн онгоцсон дотроо Air Force One дотроо ярьсан үгийг хэдүүлээ сонсцгоо. Look, we have to have peace, and I'm doing this. Money is one thing. We're going to lose. What they spent $350 billion on this, but за биднэрт инх тайван хэрэгтэй.
Америк улс 350 тэрбум доллар санхүүж өгсөн гэж байгаа. Энэ бол буруу тоо. Ойролцоог 170 180 тэрбум байж магадгүй. Гэхдээ яг хөө хилцлээ ингээд томруулахын тулд дарамтаа томруулахын тулд Дональд Трамп ярьж байгаа. Мөнгө бол нэг л юм л да. Гэхдээ хамгийн номер 1 биднэрт юу хэрэгтэй юм бэ гэх юм бол инх тайван. Мөнгө тийм чухал биш ээ. Big thing, human life. Thousands of people this week, thousands of young soldiers died this week. Hundreds of people died in cities. Хамгийн чухал нь юу юм бэ гэх юм бол хүний амнаас. Өнгөрсөн 7 хоног. Тэ? Хэдэн мянган залуу цэрэг нас барсан бэ? Өнгөрсөн 7 хоног хэдэн зуун зүгээр арт иргэд Украины хот тосгон дотор нас барсан бэ? Энэ зогсох ёстой. In Ukraine. And we got to get it stopped. It would have never happened if I was president. And it didn't happen. This was not going to happen. By the way, October 7th wouldn't have happened. October 7th гэдэг чинь нөгөө Hezbollah Израиль дайрдаг. Бас болохгүй байсан. Inflation wouldn't have happened. Бас болохгүй байсан. The Afghanistan, the way they, not that they left, but the way that they left, it looks so bad. Probably the most embarrassing. Афганистаны disaster бас болохгүй байсан. Тэнд Joe Biden 6.5 тэрбум долларын тоног төхөөрөмж танк нисдэг тэрэг зэвсэг үлдээсэн л хаяа явцсан. Бараг албаар хаяа явцсан байж магадгүй. Бас болохгүй байсан гэж. That wouldn't have happened. A lot of things wouldn't have happened, but it is what it is. I think we're going to have a good time. I think we're going to have a good result in Saudi Arabia, meaning they're hosting the various talks, and we have a lot of good people going out there, and I think Ukraine's going to do. За тэгээд ерөөдөө миний хүлээлт бол өндөр тий энэ бүтээмжтэй юм гарч ирнэ сайн мэдээ дурдах баха арабчууд биднийг хүлээж авч байгаа баярлаа. Well, and I think Russia's going to do. I think some very big things could happen this week. I hope so. Энэ 7 хоног нэлээд том юм болно. Үнэн. Маш сайн том юм болох магадaltaй. Маш муу том юм болох магадaltaй. За дахиад хэлье заяа. Энийг одоо та бүгдээр ойлгоцсон байгаа хаа. America has no permanent friends or enemies. Америк мөнхийн найз дайсан гэж байхгүй. Зүгээр ашиг сонирхол байгаа шүү. Тэ? За одоо ашиг сонирхлын сонсъё. You know the other thing with Europe that bothers me? They've given Russia more money by far for buying their oil than they put into Ukraine. За миний бас нэг дургу үрж байгаа юм мэдхүү. Тэр юу юм бэ гэх юм бол Европын орнууд Оросд ямар их мөнгө шилжүүлсэн бэ? Газ, нефтийг худалдаж аваад. Тэгээд таад миний контентыг үзсэн бол энэтхээр дамжуулаад, Сауди Арабаар дамжуулаад, Туркаараа дамжуулаад Европчууд Путиний газ, нефтийг авсаар л байгаа. Путиний дайныг сангуужуулсаар л байгаа. Тэгээд ингээд нөгөө зөрчилдөөнтэй юм байгаа зү тэ. Нэг талдаа Путин бол Гитлер гэж байгаа. Тэгснэ Гитлер лөө өдөр болгон сар болгон хэдэн тэрбум доллар санхүүжүүлж байгаа. За тэгээд Дональд Трамп ярьж байгаа үнцэг яс зүв. Америкчууд энэ дайныг тэрчсээ санхүүжүүлж байгаа. Тэгснэ Европчууд заяа газ нефтийг худалдаж аваад Путиний дансыг дүүргэж байгаа. Ямар сони юм бэ? They're paying all this money to Russia and we're in there for $350 billion. Biden should have never done that. Тэг бид нэг тулталныг санхүүжүүлж байгаа. Тэгснэ та нар Путиний данслан мөнгөний явуулаад ахын. Тэгээ Путин тэр мөнгөөр юу гэж байгаа юм бэ гэх юм бол зэвсэг. Сони байгаа зү. Тэгээд Дональд Трамп бол хөшүүрүүдээ бэлтэж байна. Европчуудаа бас энийг хэлж байгаа, Германд энийг хэлж байгаа хаа. Тэгээ Германы Бундесканцлер цагаан ордонд лөө донгостож ирэх юм бол яг энийг хэлнэ. За, дансны хуулга гараад ир бандмен гэж хэлэх байхгүй. Окей. Дараагийн ашиг сонирхол. Энэ Lindsey Graham, Америкийн сенатор. Украинд 19 удаа явсан. Украины хамгийн том фан. Оросуудыг үзээ яддаг. За яа. Насаар улс төрч авилгаараа дүүрсэн гар энэ хүн яг юу юм бэ гэвэл Америкийн том компаниудын авилга өгдөг компаниудын ашиг сонирхлын төлөөлөгч. Түрүүний энэ Америк зөвхөн ашиг сонирхол гэсэн байгаа. Энэ хүн тэр том компаниудын лобби өгдөг компани мөнгө өгдөг улс төрчийн сонгуулийг санхүүжүүлдэг сонирхлын дамжуулагч. За сонсъё. We're trying to integrate our economies. We're trying to make sure that Ukraine has value to the American economy, a win-win situation. They're the richest country in Europe in terms of critical minerals, which is the oil of the 21st century. Бид нэр юу хийж байгаа юм бэ гэх юм бол Украин Америкийн эдийн засгийг ингэмээр байна. Хамтын ажиллагаагийг эхлүүлмээр байна.
Украинд ашигтай байх ёстой. Гэхдээ Америкт ашигтай байх ёстой. Ашиг сонирхол. Дараагийн юу ярьсан бэ гэх юм бол Украин бол Европт хамгийн их тэр хавар элементийн, газрын хавар элементийн нөөцтэй. Энэ 21 дугаар зууны баг нефт, газ гэсэн үг. Ашиг сонирхол, газрын баялаг ярьж байгаа зү. За энэ улс турч юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг санхүүжүүлээд явах юм бол ард иргэдэд энийг дэмжихгүй юм байна. Намайг сонгодог хүмүүс, миний ширээг засдаг хүмүүс намайг сонгохгүй би энэ дайны санхүүжлийг өргөжлүүлэх юм бол за тийм учраас зэвсгийн компаниудаас мөнгө авах нь одоо худлаа болцсон байна. За тэгээ энэ улс төрч юу гэж нэ гэх юм бол салхи эргэцсэн учраас өөр зөвлөө харж эхэлж байна. Хааш харж байгаа юм бэ гэх юм бол дараагийн ашиг хаанаас гарч ирэх магадaltaй юм бэ гэх юм бол энэ Lindsey Graham бас юу гэж нэ гэх юм бол аль хэдийн уул уурхайн компаниудаа яриад эхэлсэн байгаа тий тэр хөдрийн ингээ баяжуулдаг компаниудыг ярьсан байгаа. За тэгээ энэ хавар элемент гих мэт чинь газраасаа гарч байгаа баялагийг 8 хийдэг, худалдаа хийдэг, санхүүжүүлдэг, хөгжүүлдэг компаниудтай аль хэдийн хэлцлүүд хийсэн байгаа шүү. Амлаж байна. So doing a deal with Ukraine is beneficial to both countries. It's not extortion. Wouldn't it be nice to be able to do a deal with Ukraine where we can make $500 billion? Where we can make 500 billion. Wouldn't it be great? Гоё юм биш үү? Хэдүүлээ ингээ 500 тэрбум долларын ашиг хийх гайхалтай юм биш үү? Биднэрт ашигтай, та нарт ашигтай. Тэр дай ихлүүлсэн өнгөрсөн бороо өгшөн. Уучлаарай, НАТО гишүүн та нар болж чадахгүй юм байна. Тэ хэдэн зуун мянган залуучууд өгсөн. Уучлаарай, 4 област алдсан. Уучлаарай. Тэг би хэлж байгаа заяа. Энэ дайн ерөөхдөө хин ихлүүлсэн бэ гэх юм бол миний зүгээс Америкчууд ихлүүлсэн шүү. Энэ Lindsey Graham өөрөө үхтлээ дэмжсэн. Бүр ингээ гэж суужсэн. Данс нь энүүгээрээ болж дүүрсэн. Иймэрхүү улс төрчтэй шүү дээ. Хүн ард түмэн улс Украин Монгол улс ямар ч хамаагүй. Зүгээр дараагийн сонгуул тэ намайг дэмждэг компаниуд in the critical mineral space for our own economy, give them money, help them develop their resources so they can grow their economy and defend themselves. That's not extortion. That's a good business deal. And to all these Democrats who Тэд Украиныг ерөөсө хүчлэхгүй байгаа штэ. Энэ бол ашигтай. Яагаад бидний хилцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэж ярьж эхэлж байгаа. Сарын өмнө юу ярьж ирсэн бэ? Зэвсэг нийлүүлээ. Орсыг барах хэвээр. Саль хэрэгцсэн. Энэ яг улс төрч заяа. Окей? Тэрийг бас та өнгөрсөн 2-3 сарын хугацаанд миний контент үзсэн бол ойлгох хэвээр. Саль хэрэгчих юм бол тий дуу хөгжим солигдчих юм бол эднэр бүжгээ ийм хурдан сольждаг. Worried about this deal. What the hell did you do to deter Russia from invading Ukraine? What did you do after Russia invaded Ukraine? Pretty much nothing. Тэр Европчуудад бас нэг үг хэлж чинь. Та нар юу хийсэн бэ? Тэ? Та нар яновчтой юм юу хийсэн бэ? Зэвсэг нийлүүлсэн юм уу? Бид нар шиг их санхүүжил өгсөн юм. Та нар яг юу хийсэн бэ? Одоо Европчуудад ярьж эхэлж штэ сенатор. President Trump's going to end this war justly. We should do this critical minerals deal. We should keep arming Ukraine and providing them intelligence until a ceasefire. And we should tell Russia, if you don't engage in ceasefire discussions, we're going to sanction you. We got to put pressure. Тэгээд угаасаа энэ хүний хувьд бол төгс шийдэл байж магадгүй заяа. Яг гэх юм бол одоо Украины нэг тайвны хэлцэл бий болчих юм бол угаасаа Украин тодорхой хэмжээгээр зэвсэг буцаага нийлүүлчин заяа. Тэгээ хин нийлүүлэх юм бэ гэх юм бол энэ хүний ард байгаа компаниуд нийлүүлчихнэ. За тэгээ энэ хүний ард шинээр гарч ирсэн уул уурхайн компаниуд бас ашиг хийчихнэ. За тиймэрхүү юм шүү. За. Тэгээ Трамп бас гарын мушгаад эхэлж байна. Trump wants to see more than just minerals deal. Ганцхан тэр газрын баялагын хэлцэл би хармааргүй байна шүү. Украинаас би илүү их юм хүсэж байна. За тийм юм биднэрт өгөөд тэр газрын баялагын хэлцлээс илүү юм өгчиж бид нар тусламжаа эргүүлэн одоо эхлүүлнэ. За тэгээ Intel бас өгнө. Intelligence одоо тэр сансрын зураг, тагнуулын мэдээ, Оросууд энд хөдөлж байгаа шүү. Эндээ пуужингуудаа явуулаарай. Эндээс цэргүүдэд татаарай. Энэ мэдээллүүдийг өгөхөд бэлэн. Гэхдээ миний ашиг сонирхлыг хангаад өгөөрэй. Дахиад America has no permanent friends. Америк найз гэсэн байхгүй. Зүгээр ашиг сонирхол байгаа. За. Тэгээд залбирлээ. Залуу хүмүүс нөхөх болоосоо инх тайм эхлээсээ дэлхий буцаагаад хоорондоо 8 хийгээд эхлээсээ тэгээд мөнхийн дайсан гэж юм байхгүй. Үнэн. Тэгээд улсууд бүгдээрээ өөрийнхөө ашигын төлөө туллан ажиллаарай. За өөр хэлэх юм байхгүй. Маргааш уулзъя. За хөрөнгө олонтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. Он гараад өсөх баг.
За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах гэж байна. За групп дотор ирээ уулзъя. Манай өдөр захирал бит хоёрын шинэ school community-д нэгдэхийг хүсвэл дараах заавруудыг дагнав. Эхлээд би энэ дэр нэг Google search page гаргаад ирсэн байна. За эндээс хэдүүлээ эхлээд school гэж таах хэрэгтэй байгаа. За school ингээ гараад ирэнгүүт янз бүрийн одоо community-нууд гарч ирж байгаа. За эндээс хэдүүлээ хамгийн түрүүнд яах хэрэгтэй вэ гэхээр логин дарах хэрэгтэй. За логин хийсний дараа хэрвээ та аль хэдийн school дээр аккаунттай бол мэйл хаяг нууц руугаа оруулаад ингээ орчиж болно. Хэрвээ аккаунтгүй бол энэ доор sign up for free гэдэг цэнхэр линк байгаа. Энэ дээр нь дарчин гэсэн. За энэ дээр дарсны дараа хэдүүлээ эхлээ нэрээ оруулна. За ингээд нэр, овог, за мэйл хаяг, за энэ дээр нууц үг зохион, энэ дээр нь жишээ нь school 1 2 3 ингээд зохиоч. За sign up хийлээ. За одоо verification code мэйл хаяг дээр ч ирнэ. Тэгэхээр та мэйл руугаа оронгууд за 77 97. За next. За ингээд та хэд school дээр аккаунттай болох гэж байгаа. За тэгвэл хамгийн түрүүнд эхлээд юу хийх шаардлагатай вэ гэхээр энэ дээр зураг оруулах шаардлагатай байгаа. Энэ дээр ямар ч зураг байж болно. Та нар профайл зураг гэсэн. За зураг оруулсныхаа дараа за энэ дээр bio бичнэ. Bio бас юу ч байж болно. Энэ дээр learning to invest хөрөнгө оруулалт хийж сурах гэж байгаа. За complete дарчна. За ингэнгүүт яах вэ гэхээр та бүхний school account ингээд нэгдчихэж байгаа гэсэн. За тэгснийхаа дараа та бүхэн эндээс earn таслал invest тэ эхлээд ол дараа нь хөрөнгө оруулалт тэгээд be free хэрэгжүүлөө. Гэ хайнгууд манай өдөр захирал бит хоёрын ерөнхийдөө энэ community гараад ирж байна. Яг одоохондоо бол энэ гишүүнчлийн тоо болон тэгээд нээлттэй биш байгаа учраас гарч ирэхгүй байна. Гэхдээ та бүхэн одоо ингээ хайх юм бол ерөнхийдөө энэ хавцаа гарч ирнэ. За ингээд нэгэд орчлоо гэж хэзүүлээ үзье. За нэгэд ингээд school руугаа орчингууд манай community ингээд гараад ирчингүүд та бүхэн яах вэ гэхээр яг доторхын бие шууд үзүүлэх зорилгоор ингээд community руугаа орчих. Тэнгүүд ингээд гараад ирчин. Тэгээ яг одоо бол 4 гишүүнтэй байгаа юм байна. Тэгээ private group за сарын $29 он гараад энэ бол нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр ийшээ хэдүүлээ join хийгээд энэ дээр нь орчин. За төлбөр төлөх арга дээр та visa карттай бол visa картаараа төлбөрөө төлчихнө гэсэн. Тэгэхээр би одоо та бүхэнд төлбөр төлөх зааврыг харуулъя. Тэгэхээр энэ дээр картныхаа дугаарыг оруулаад 51 За одоо энэ хугацаанд дуусахаар болон өдөр картны чинь урт хэсэгт байгаа. За CVS гэдэг код нь болохоор артлын certified by Visa гэдгийн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн 3 оронтой код оруулаад join гэдээ арчна. Одоо тэнгуут процессинг хийгээд за ингээд төлбөр амжилттай төлөгдлөө. Одоо enter group буюу ингээд ороод ирчин гэсэн үг. За энэ дээр бол янз бүрийн юмнууд байгаа. За жишээ энэ бол ерөнхийдөө community-гийн хамгийн түрүүнд та бүхэнтэй шууд гарч ирэх нүүр хууц гэсэн. Энэ дээр янз бүрийн бичлэг ингээ айл хэдийн манай өдөр зөвхөн оруулсан байна. За энэ дээр silver-ийн талаар
мөнгөний талаар орчсон байна. За One Thing гэдэг номны review. За market update-ууд бол байнга орж байгаа. Жишээ нь өнөөдрийн market update байна. Та бүхэн market update-ийг үзэх эсвэл ингэж дарж ороод ерөнхийдөө бол ингэ үзэх боломжтой байгаа. За ингэ гараад ирж байна. Hey guys, за өчтөр аваа том хөдөлгөөнүүд гараад ирсэн. За Christmas rally жилийн хүртэл ингээд өсөө явна 620 лөө хүрч чадах нь үгүй юу эргэлзээ хүрчлээ. Одоо S&P 500 харахаар өчтөр баг 3%-аараа навс унтсан. Тэгээ харж байна. Moving average удаа. За ингээд ерөнхийдөө бол тэг ханаас баг 80-аас 2 шинжилгээ байна. Та бүхэн ингээд бүгд нь үзэх боломжтой. За эндээсээ гараад энтэйжэн дээр лайк дарах боломжтой. За дараа нь юу болох вэ гэхээр энэ дээр announcements орж ирж байгаа. Энэ дээр ямар нэгэн зүйл болох юм бол бид нэр та бүхэн зарлана. За дараачих нь болохоор компани үнэлгээнүүд орж ирж байна. За ерөнхийдөө саний хэлсэнчлэн 7 хоног болон 2 компани үнэлгээ хийн. За давхар бий юу вэ гэхээр энэ өдрөө захирлын хийсэн үнэлгээг хараад та бүхэн намайг дагаад бас хамт хийх боломжтой. Энэ дээр уус Excel модулууд нь оруулсан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүний хийсэн модулыг би бас аваад өөрийнхөө үзэл бодлыг оруулаад тэгээд давхар дагж хийгээд reaction видео маягаар явна гэсэн үг. За ингээд компани үнэлгээнд байна. Зах зээлийн шинжилгээ. За зах зээлийн шинжилгээ market update бол ингээд өдөр болгон шахуу орж байгаа. За юм байна. За энэ classroom дотор болохоор та бүхний хийж болох хичээлүүд эхнийх нь эдийн засаг. За эдийн засгийн цикл. За хэрхэн санхүүгийн тайлан унших вэ, шинжлэх вэ? За бас эдийн засгийн хөөсрөлийн талаар та бүхэн дээр дарж ороод за ингээд бүлэг бичлэгүүд байгаа гэсэн үг. За эхнийх нь болохоор юу вэ? За эдийн засаг гэж юу вэ? Яагаад өсд юм бэ? За дараачих нь компани гэж юу вэ? Хувьцаа яагаад дэшээ доошоо явд юм бэ? Айгуу сонирхолтой сэдвүүдийн талаар. Та бүхэн мэдэх юм бол манай эдгээр захирал их ерөнхийдөө бол үнэлгээ тэгээд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол маш сайн суурьтай хувьцааны үнэлгээд нэвчлэн айгуу хамгийн муугаар бодож хийдэг гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бол энэ тоонуудын ч гэсэн та бүхэн жоохон өөрчлөлт явах боломжтой байгаа. За ингээд мөнгөний за энэ дээр календар байна. Энэ календар бид нэр шинэ ивентүүд зарлах юм бол эсвэл та бүхэн зөвлөгөө авдаг ч юм уу ингээд ивентүүд зарлах юм бол энэ календар нь ингээд ороод ирчнэ. За яг одоохондоо ямар ч ивент зарлаагүй байна. Ивент зарлангууд ингээд календар нь хэдэнд юм бэ, хэдэн цагаас юм бэ гэдэг нь ороод ирчихнэ. За эндээс болохоор бусад гишүүдэд харах боломжтой. За энэ би байна. Энэ яг миний одоо юу байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн надтай холбогдоод бас юм асууж болно. Мөн энэ community-г хэрхэн сайжруулах уу? Та бүхэн бас юу хармаар байна? Тэрийгээ бас нээлттэй хуваалцаарай. Тэгээ бид нэр нь бол байнга сайжруулад явж байгаа гэсэн үг. За энэ дээр leaderboard гарч ирж байна. Тэгэхээр ингээд та төвшөнтэй байгаа. За эхнийх нь хонь ямаа өхөр тэмээмэр гээд явчихж байгаа. Би бол одоо ингэж хонь төвшин дээр явж байна. 5 оноос эхэлж байна. За ингээд about хэсэг дээр нь ерөнхий мэдээллүүд нь байгаа гэсэн үг. За буцаад хэдүүлээ өөр нэг юу л орж үзэн. Аюу сонирхолтой санхүүгийн тайлан хэрхэн унших вэ гэдэг. За энэ хичээлүүд бол ингээд утгагүй байн нэмэгдээд явчихна. Яг одоо бол энэ дээр ороогүй байна. Тийм байна. За ингээд нийт community-нээс та бүхэн бас ерөнхийдөө бол байн тухайн үеийн контентоо үзээд явах боломжтой, үзээд суралцаад явах боломжтой. Жишээ нь одоо энэ S&P 500 за алтны талаар шинжилгээнд байна. Та бүхэн дээр лайк дарж болно, коммент бичиж болно, тэ? За ингээд бүх мэдээлэл авах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн манай School платформд нэмэх юм бол саний алхмыг дагаад School-ийнхаа аккаунтыг нээгээд за сарын $29 гэж байгаа. Тэрийг Visa картаараа төлөөд тэгээд энэ бүх контент болон Excel модель болон reaction видео, номны review гэх мэт одоо ер нь суралцах маш их боломж байгаа. Тэгэхээр та бүхэн ийшээ нэгдээд ороод үзээрэй.